За бүгдээрэнд нь орой минь төргий. Сайхан одоо пив гоё юу яаж уунштай нөхдөө. Цэцэглүүлж уун шүү дээ. За ингээд 200 хүн болохоор гол ажилдаа орж байгаа шүү дээ. Тэгээ тэр болтол бас сургаалаа айлтъя. За би пив бас орой болгон бариад байгаа. Лайв хийх болгондоо. Энэ нь бол одоо юу гэдгийг пив сурталчлаад юм уу байгаа юм бишээ. Би одоо пивний үйлдвэрийн эзэн биш. Одоо пивний сурталчилгаа хийх гээд байгаа ч хүн биш. Ер нь хамгийн гол нь зөв зүйтэй хэрэглээ, тохируулж хэрэглэх, соёлтой хэрэглэх энийг л яриад байгаа юм шүү. Тийм учраас залуучууд минь, миний дүүнер, миний найз нар, миний ах нар пивийг, виног ер нь согтууруулах ундааг зөв зүйтэй, зохистой, тохируулж, соёлтой, сайхан хэрэгжилж сурья. За ингээд төлөө та нарынхаа эрүүл энх, сайн сайхны төлөө та нар минь зоригтой, зоригтой, зоостой байхын ерөөл төвшүүлье. Тэгээд одоо сайхан энэ пивийг германчууд шиг цэцэглүүлж уудын шүү. Сайхан цэцэгтэй биер блүмэ гэдэг юм. За ингээд 900 хүн болчлоо шүү дээ. Энэ хүн хооронд бүгдээрэнд нь 919 найзтай эрүүл энх сайн сайхныг дахин хүсэн ерөөё. Төлөө. Cheers. Цүмбөл. За ингээд гол хэлэх үгэндээ оръё. Монгол улс шин ерөнхий сайттай боллоо. Харьцангуй залуу хүн ерөнхий сайдаар томилогдлоо. Тэгээд энэ ерөнхий сайдад би ах хүний хувьд, улс төрч хүний хувьд, Монгол хүний хувьд захиас хэлье гэж бодож байна. Ерөнхий сайд хүн бол үнэхээр энэ монголчуудын төлөө байх ёстой шүү. Үнцэрхэг үзэлтэй, эх оронч үзэлтэй байх ёстой. Ерөнхий сайд хүн саад байж болохгүй шүү. Саад тотгор ийм байж болохгүй. Сайд байх ёстой шүү. Саад байж болохгүй шүү гэдгийг би ерөнхий сайд болж байгаа. Одоо оюун эрдэнэд хандаж хэлж байна. Яагаад саад гэдэг байгаа гэхээр ер нь одоо Монголд залуучууд бизнес эрхлэхэд маш их саад тотгор байна. Саад. Тийм биз? Маш их хүнд суртал байна. Авилгал байна. Маш их намчирхал байна. Одоо төрийн албанд ямар нэгэн зөвшөөрөл, одоо дэлгүүрийн зөвшөөрөл байна уу, 8 нэрийн дэлгүүр, альсгүй нэг жижигхэн аптек ажилуулъя гэж байна уу, альсгүй нэг одоо ресторан бизнес одоо юу гэдгийг нэг л юм хийх гэсэн залуучуудыг бол маш ихээр одоо саад тотгор болж байна. Тэр нь хаанах тотгор болж байна гэж төрийн албаны тэр төшмөдүүд тотгор болж байна, саад болж байна. Хээл ахвал авилгал нэгж байна. За маш их одоо зөвшөөрөл, лиценз ийм юм чи одоо ард иргэдэд ялангуяа шинээр бизнес эрхлэх гэж байгаа залуучуудад гай тотгор саад болж байна. Тэгэхээр ерөнхий сайд та ерөнхий саад байж болохгүй. Тэр ерөнхий саад болж байгаа бүх юмыг та арилгаж устгах ёстой шүү. Өмнөх ерөнхий сайд нар чинь ийм юм хийгээгүй шүү. Бүх юм байдгаараа байсан. Бүх юм хүнд суртал, авилгал, бүх юм болохгүй, бүтэхгүй, дараа танд өгөхгүй, тоон болсон. Бүх юм саад тотгор байсан шүү. Оюун эрдэнэ ерөнхий сайдаа. Ерөнхий сайд шиг байгаараа битгий саад тотгор болоороо гэж ингэж одоо ах хүний зүгээс хүсэж байна. Монголчуудынхаа өмнөөс хүсэж байна. За тэгээд танхимаа бүрдүүлэхдээ сайхан мэрэгжилдээ үнэнч, мэрэгжилдээ одоо үнэлэгдсэн, мэрэгжилдээ одоо дадлах туршлагатай ийм хүмүүсийг нас ялгалгүй, нас залуу гэхгүй, бас нас ахмиг гэхгүй авах ёстой юм шүү. Хэн тэр мэрэгжил мэдлэгтэй үнэнч сайн ажиллаж чадах тэр хүнийг л
тавих ёстой юм шүү. Түүнээс биш одоо хэн нэгэн одоо даргын шахаасаар хэн нэгэн бүлэглэл фракцийн одоо шахснаар сайд нараа бүрдүүлж болохгүй. За мөн хитрхи залуу ямар ч туршлагагүй. За тэгээд нөгөө пялдаг. За тэгээд нөгөө цүнх баригч. Нөгөө бөхс долоогч энэ төр гэсэн ийм хүмүүсийг тавьж болохгүй. Ер нь би зарим нэг залуу хүмүүстээр анзаардیں۔ Шин залуучууд очсон. Тэгээд нөгөө том улс төрийн борхинууд нь тэднэрийгээ дандаа гар хөлийн үзүүрээр зарж чиглүүлж байдаг. Трийг тэг, трийг бойл, энийг вэн ингэж болно болохгүй. Энийг заавал хий энэ төр гэж. Ингэж одоо хийлгэж яадаг ийм одоо муухай зүйл бол зөндөө ажиглагдсаар өнөөдрийг хүрсэн шүү. Тим юмд орхооргүй, тулхтай, хуулиа мэддэг, мэрэгжлээ мэддэг. Тим зүйлд уучлаараа би сайн шалгая, инги, сайн харъя, хуулийн дагуу хийн. Болохгүй, одоо бол болохгүй, өмнө нь болж исэн байх, одоо бол тэгж болохгүй гэж хэлж чадах тийм хүмүүсийг тавих ёстой шүү. Тэгэхгүй бол шин залуучууд бол үнэхээр одоо жулдаад тэгээд нөгөө борхинуудын үгэнд орж далдгнаж одоо төрийн албыг бол одоо төрлийн алба болгодог ийм альсгүй бол одоо хэн нэгэн олигарх, хэн нэгэн одоо нөхрийн одоо эзэмшил болгодог ийм муухай зүйл бол өнөөдрийг болтол Монголын төрд ажиглагдаж ирсэн шүү. Тэгэхээр оюун эрдэнэ сайдаа та ерөнхий сайд шиг байгаараа битгий ерөнхий саад болоороо. Монголчуудад тулгарч байгаа бэрхшээл бол тэр хүнд суртал, тэр авилгал, тэр лиценз зөвшөөрөл, тэр болгон чинь олддгүй тэр жирийн ард иргэдэд, жирийн бизнес эрхлэгчдэд олддгүй тэр юм чинь маш том саад тотгор шүү. Тэрийг арилгавал уг нь ард иргэд юм хийх гээд зүтгээд байгаа юм шүү. За тэгээд жирийн ард иргэдтэй залуучуудаа шинээр бизнес эрхлэж байгаа хүмүүстээ боломж бололцоо олгосон ийм бодлого явуулаарай. За мөн одоо гадаадд байгаа гацсан монголчуудаа даруй яаралттай авах арга хэмжээ аваарай. За эрүүл мэндийн сайдыг заавалчгүй эмнэлэгт эмчээр ажиллаж байсан байгаа ийм хүнээр сонгоороо. Тийм хүн танаад зөндөө байгаа баха. Тэгэхдээ үнэхээр бас дадлаг туршлагатай тийм ноён нуруутай тийм сайхан энэ одоо эрүүл мэндийн салбарт болохгүй байгаа энэ хүнд суртал тэр сүлжээ маф авилгал энэ болгоныг одоо өөрчилж чадах өөртөө чинь хамтарч ажиллаж өөрийг чинь хэлснээр ажиллаж чадах өөрт чинь тус дэм болох мэрэгжлийн зүгээс одоо бүхэл боломжит одоо бодлого хувилбарыг гаргаж ирч чадах ийм аавын хүүг за ээжийн охинч байсан яах вэ эрүүл мэндийн сайдаар тавина шүү. Эрүүл мэндийн салбар бол заавал эмч хүн байдаг ийм онцлогтой салбар шүү гэдгийг би бас сайд байсан хүний хувьд, эмч хүний хувьд, Германд эрүүл мэндийн сургуулийг онц төгссөн хүний хувьд, эрүүл мэндийн салбар сэтгэлтэй хүний хувьд хэлж байгаа шүү. За ингээд боловсрал гэж үнэхээр Монголд маш чухал юм байд юм шүү. Монгол хүүхдүүдийн боловсрал хэцүүдлээ. Энэ сургууль чинь орхоо боллоо. Жил боллоо. Оюутнууд чинь сурхаа боллоо. Энэ үр хүүхдүүдийн боловсрол хүмүүжүүлбэр баларлаа. Энэ дээр онцгой анхаар чинь танхимын хичээлийг яаралтай эхлүүлээч. За тэр эрүүл мэндийн сайдтай энэ ковидыг яаралтай, оновчтой ийм зоримог аргаар шийдээч. Тэгэхгүй бол энэ хөл хорой, энэ бизнесийн хөл хорой чинь өнөөдөр ард түмнийг туйлдуулж байна. Орлогогүй боллоо хүмүүс. Бизнесүүд дампуурлаа. Энэ байдал чинь нийт Монголын эдийн засаг, нийгэмд маш их хор хохирлыг учруулж байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай түргэн оюун эрдэнэ сайд шиг байж шийдэн шүү.
битгий ийм юм дээр энэ саад тодортой эвлэрээд суугаад байгаараа. Битгий тэр борхинуудын тэр нөгөө төрийн албыг төрлийн алба, намын алба болгож нийлж хувааж иддэг ийм луурчдын гарт өгөөрөө зоригтой өөрчилж, шинчилж тэмцээрээ. Тэрэндээ тохирсон тийм одоо баг танхимаа бүрдүүлээрээ. За юу эрдэнэ? Амжилт хүсье. Тэ. Зоригтой байгаараа, зоригтой байгаараа, золбоотой байгаараа, тэ. Зоосны төлөө чи бол явж болохгүй шүү. Жирийн ард иргэд бизнес эрхлэгчид зоригтой, золбоотой, зоостой байгаараа. Бүгдээрэнд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улс мандан бадаргэ. Follow хийгээрэй найз нараа, share хийгээрэй.